Дэлхийд дээр жил бүр 450 сая хүн мөрөдөд тоглоомын улмаас сэтгцийн тодорхой өөрчлөлттэй болж 80 сая гаруй сэтгцийн өөрчлөлтөөс үүдсэн эмгэгтэй болж байна гэсэн сүүлийн үеийн тоо баримтууд байна. Ер нь дэлхийн нийт даяараа энэ мөрөдөд тоглоомын хор хохирлыг гэр бүлээрээ, нийтээрээ, улс нийгмээр төлдөг гэдэг ийм кейсүүд болон ийм сургамжууд бол маш их байна. Илүү эрэгтэйчүүд бас өртөх магадлал нь бол эмэгтэйчүүдийг утгах юм бол харьцангуй бас өндөр байна гэсэн тоо баримтууд байна. За насны хувьд бол илүү залуу хүмүүс гэдэг юм уу шийдвэр гаргах байдал нь бүрэн бүрэлдэхүүн өсвөр насныхан залуу үеийнхэн энэ хамааралтай байдалд өртөж байна гэдэг судалгаа байгаа. Нэг удаа оролдоод үзье, хоёр удаа оролдоод үзье, тэгээ би зогсох байхаа гэдэг магадгүй ийм ихтгэл найдвартайгаар оруулсан мөнгөө гэдэг юм өмөрийн тавьсан мөнгөө олж авсныхаа дараагаар би ингээд гарчнаа гэдэг магадгүй ойрын ийм тодорхой зорилгоодыг тавьдаг боловч хожих магадлал маань бол маш бага байдаг. Тэгэхээр эргээд өөрийнхөө зам байдлын хувьд зогсоо чадна гэсэн тэр зэг дээр очиход айл хэдийн тухайн хүмүүс маань тэр хамааралтай бүрэн дүүрэн орчихсон өөрийгөө зогсоож хянах тэр цэгээсээ ер нь бол маш их хойшилсан байдаг учраас ялангуяа энэ мөрөдөд тоглоомыг өөрийнхөө ухамсараар зогсоож чадна гэдэг бол маш төвөгтэй хэцүү зүйл. Мөрөдөд тоглоом нь магадгүй юу гэдэг эхний үед бол маш их тийм аз жаргалтай ялангуяа ингээ хожиж байгаа үед тоглоомын тодорхой даваануудыг давсны дараагаар хүнд тодорхой хэмжээний ийм баяр баясгалантай аз жаргалтай мэдрэмжүүд бол төрнө. Хожигдсны дараа гэдэг юм уу эсвэл санхүүгийн хувьд эрсдэлд орсны дараа дотны хайртай хүмүүсээ гэр бүлийнхнийгаа найз нөхдөйгөө маш ийм эвгүй хэцүү говдох байдалд үүссний дараагаар бол хүн маш их ийм зам төлөвийн хурцтмалтай айсан, дүгшсэн, сандарсан, гарцгүй юм шиг мэдрэмждэр бол ерөнхийдөө очдог. Сэтгцийн эмчдэр бол ялангуяа сүүлийн жилүүдэд яг энэ мөрөдөд тоглоомноос үүдэлтэй кейсүүд бол нэмэгдэж байгаа. Энэ маань өөрийн эрсдэл зан үйл юм аа. Тэр эрсдэл зан үйлийг яг хүмүүс өөрсдөө ухамсартай болоод шийдэх байхаа гэж ингэж зүгээр ер нь бол орхих нь учир дутагдaltaй гэж бодож байгаа учраас тодорхой зохицуулалтууд, хяналтууд шаардлагуудыг тавих нь бол зөвөө гэж ер нь мэргэжилтний хувьд үзэж байна.